Зээсэн залуусан. За тэгэхээр энэ хүү бичлэгээр мэдээж гарч гинээр байгаачлан трендийг мастерлана. За тэгэхээр трендийг мастерлах буюу трендийг мастер төвшөнд ойлгох гэдэг зүйл маань өөрөө хоёр зүйлээс бүрддэг. Нэгдүгürt нь тренд яаж ажилладаг юм бэ? Хоёрдугаарт нь тренд яаж бүрддэг юм бэ? Бас хоорондоо холбогддог юм бэ гэдэг дээр төвлөрч явагдаж байгаа. За ер нь баг 3 зүйл юм байна. Яаж ажилладаг, яаж бүрддэг, хоорондоо хэрхэн одоо яг холбогддог вэ гэдэг дээр. Окей. За тэгэхээр тренд гэдэг ойлголт бол бид нар мэдж байгаа. Болон даун тренд гэж хоёр төрлийн тренд байгаа. За ап тренд гэдэг бол ерөөхдөө өөрөө өндөр ёроол болон өндөр орой гэсэн ойлголт байдаг. Өмнөх ёроолосоо өндөр ёроол, өмнөх оройноос өндөр орой үүсгэж байгаа тохиолдол ап тренд. Даун трендийн хувьд бол хөдөлгөөн даун тренд гэдэг бол өмнө оройноос дараагийн орой нам, өмнөх ёроолосоо дараагийн ёроол нам байгаа нөхцөл байдлыг бид нэр даун тренд гэж нэрлээд dow явна гэдэг зүйлээр ерөөхдөө ап трендийг higher high higher low, даун трендийг lower high lower low буюу нам орой нам ёроол өндөр орой өндөр ёроол гэдэг байдлаар ялгаж сурсан ойлгож байгаа тийм тэрийг мэдж байгаа. За тэгвэл одоо яг энд бид нэр трендийг илүү бүр амархнаар ойлгоод яаж үүсээд байгаа, яаж бий болдог гэдгийг тэгээд дээрэс нь яаж холбогдоод байгааг нь амархнаар ойлгохын тулд толгойдоо аюу амархнаар кодлох гээд байгаа гэсэн үг. Тэгэхээр тэхийн тулд яг вэ гэхээр тренд гэдэг зүйлийг round trip гэдээ ойлгох чинь. Round trip буюу трендийг нэг цикл гэдээ ойлгочих. За ингэж тойрч ирээд дуусж байгаа нэг цикл. A цэгээс эхлээд B цэг дээр дуусаж байгаа нэг цикл гэж ойлгох. За тэгэхээр энэ нэг цикл яваад дуусахад юу хэрэгтэй юм бэ гэвэл дуусаад хугацаа, зай гэдэг хоёр зүйл хэрэгтэй. Хэр хугацаанд энэ цикл маань явах юм, хэр хол зайд явах юм бэ гэдэг хоёр тодорхойлолтоор энэ цикл маань өөрөө яваад дуусдаг байгаа. Тэгвэл тэрийг нь илэрхийлдэг зүйлийг нь цаг гэж нэрлэдэг. Цаг бол дотор 3 төрөлтэй: major, minor, micro гэдэг 3 төрлийн цаг байгаа. За хэдүүлээ микрогоос нь хамгийн ихэнд эхэлнэ. За мажорын хувьд бол том цаг, minor бол дунд цаг, micro бол жижиг цаг байгаа. Тэгээ major, minor, micro гэдэг дээр заавал 3 төрлийн цаг байгаа болохоос биш 3 цаг байх ёстой гэсэн үг биш. Хэдэн ч цаг байж болно. Major дээр одоо хэдэн ч цаг, micro, minor дээр ч гэсэн хэдэн цаг байж болно. За major дээр магадгүй monthly, weekly, daily, minor дээр магадгүй 4 цаг 30 минут, 1 цаг ч гэдэг юм уу, micro дээр 5 минут, 1 минут ч гэдэг юм уу те. Таны ашигладаг хэдэн ч цаг байж болно гэсэн үг. Энийг буруу ойлгож болохгүй. Зүгээр л major, minor, micro гэдэг бол ерөнхий ойлголтууд байгаа. Ерөнхийд нь нэрлсэн. Major бол том, minor бол дунд, micro бол жижиг цаг гэсэн үг. Окей. За тэгэхээр одоо хамгийн энгийнээр одоо яг энэ цагууд дээр байгаа трендийг ойлгох гэдэг тийм үү. Тэгвэл round trip буюу нэг трендийг нэг round trip буюу нэг цикл гэж ойлгороо гэсэн шүү дээ. Тэгвэл тэр циклийн өөрийнх нь явах хугацаа болон очих зай нь өөрөө тухайн байгаа цагаас хамаардаг. Тухайн байгаа цагаас хамаарч их болон бага байдаг. За микро цаг буюу жижиг цагууд дээр 5 минут, 15 минут, 1 минут гэх мэт цагууд дээр бол round trip маань өөрөө богино хугацаанд маш хурдан яваад дуусдаг. Тэгэхээр яг микро цаг дээр үүсэж байгаа үндсэн бүтэн тренд өөрөө тэгж явдаг гэсэн үг. За энэ цэнхэр бол одоо миний микро цагийн тренд шүү зэ. За энд impulsive recent гэд нэг бүтэн тренд яваад дуусах хугацаа буюу нэг round trip яваад дуусах хугацаа нь өөрөө микро цагийн асар бага байдаг. Богинохон байдаг. За нэг цаг 2 цаг үргэлжлээд нэг тренд дуусдаг. Яагаад вэ? Одоо яагаад ийм болоод байгаа юм бэ гэдгийг энгийнээр тайлбарлах юм бол микро цаг дээр арилжиж байгаа арилжаачд бол урт хугацаанд хол зайд арилж байгаа барих гэсэн арилжаачд биш байдаг. Эдгээр нь бол scalper-ууд, intraday trader-ууд хамаарж байгаа шүү дээ. Эдгээр хүмүүс маань бол богино зайд богино хугацаанд ашиг хийх зорилготой TP-ийг нь айгүй богинохон байгаа арилжаачд байдаг. Тийм учраас эдгээр нь маш хурдан орж гараад явдаг учраас тэнд тогтвортой волюм гэдэг зүйл үүсдэггүй. Тогтвортой урт хугацааны волюм үүсэхгүй байгаа болохоор нэг чиглэлээ удаан барьдаггүй, нэг чиглэлээ удаан барихгүй байгаа учраас тэнд яг одоо нөгөө wave үүсдэг. За тэнд wave үүсэхдээ мэдээж трендийг бол wave бүрдүүлж байгаа. Impulse, recent impulse, recent хоёр wave бүрдүүлж байгаа шүү дээ, тий. Энэ wave-үүд нь өөрсдөө явагдах хугацаа, туулах зам нь бага байдаг. Яагаад вэ гэвэл тэнд байгаа волюм нь өөрөө тогтворгүй байгаа байхгүй. Нэг buyer-ууд орж ирж dominant буюу давмгаа болоод, нэг seller-ууд орж ирж давмгаа болоод, нэг buyer-ууд орж ирж илүү волюм дээр давмгаа болоод, буцаад buyer-ууд орнгууд seller-ууд давмгаа болоод ингээл яваад байгаа хэлбэрийн тренд гэдэг байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр buyer-уудын dominant байгаа болон seller-уудын dominant байгаа хугацаа нь болон туулж байгаа зам нь өөрөө бага учраас энэ яг wave-үүд нь өөрсдөө асар хурдтай араас гараад явдаг. Ерөөсөө яг өссөн wave, унсан гэдэг impulse recent эдгээр нь айгүй хурдан явагддаг гэсэн үг. Жижиг цаг дээр буюу микро цаг дээр яагаад вэ гэвэл тогтвортой волюм гэж юм байхгүй. Тэгээд дээрэс нь яагаад тогтвортой волюм байхгүй байгаа вэ гэвэл тэнд арилжиж байгаа хүмүүс угаасаа богино зайд
богино хугацаанд ашиг их сонирхолтой байгаа учраас орлоо гарлаа гэдээ хар чинь яг доктортой ингээд орцсон байгаа хүмүүс нь байж идэг үйл байхгүй байгаа юм гэсэн үг байхгүй. Тийм болохоор тухайн микро цаг дээр үүсэж байгаа раунд трип буюу микро цагийн тренд нь өөрөө урт хугацаанд үргэлжлэх боломжгүй гэдэг. Тийм учраас микро цагийн тренд өөрөө савлгаатай богино хугацаанд үргэлжилдэг тогтворгүй байдаг байна гэж ойлгож байна гэсэн. Маш ингээд те. За тэгвэл одоо яг энэ раунд трип буюу нэг бүтэн трендийг бүрдүүлж байгаа өөрийг нь бүрдүүлэх хэсэг нь яг юу байгаа гэдэг яаж гисэн үү? Тэр нь юу гэх юм бол wave-уд байна. Тэр wave-удыг бас яаж одоо яг wave-уд өөртөө бас юунаас бүрдээд байна гэх юм бол хүмүүсийн волюмнаас бүрдэж байгаа, хүмүүсийн захиалгын волюмнаас бүрдэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр wave-удын хэр хугацаанд хэр зайд явах вэ гэдгийг мөн адилхан тэр одоо волюм шийдэж байгаа учраас микро цагийн хувьд бол wave-уд богино хугацаанд богино зайд л явдаг. Ер нь бол. Тийм учраас wave-уд нь богино хугацаанд богино зайд байгаа учраас тренд нь өөрөө богино хугацаанд богино зайд үргэлжлээд дуусдаг гэсэн. Нэг раунд трип тийм учраас маш хурдан дуусчдаг. Wave нь хурдан дуусдаг болохоор тренд нь хурдан дуусдаг. Тренд нь хурдан дуусдаг учраас энэ раунд трип гэж яриад байгаа нэг бүтэн трендийн туулах зам болон хугацаа гэдэг зүйл нь өөрөө хурдан дуусчихдаг гэсэн. Тэгэхээр раунд трип гэдэг бол нэг трендийн туулж байгаа зам бас тэрийг туулахад зарцуулж байгаа цаг хугацаа гэж ойлгож болно шүү зэ. Тэгэнгүүт микро цагийн раунд трип нь өөрөө тийм хэмжээнд бага байдаг л гэсэн. Ягаад үг юм бол wave нь өөрөө яг wave-ийн явах хугацаа туулах зам нь бага. Эдгээр нь нэгдээд нэг раунд трипийг үүсгэж байгаа учраас. За маш амархан ойлгомжтой болж ирж байгаа за одоо. За дахиад автаад хэлье. Энийг магадгүй ойлгоогүй магадгүй зарим нь те. За тэгэхээр трендийг бол wave үүсгдэг. Wave-ийг бол юу үүсгдэг вэ? Хүмүүсийн волюм үүсгдэг. Wave-ийн хэр хугацаанд хэр зайд явах вэ гэдгийг нь волюмын доктортой байдал шийддэг. Тэгэнгүүт микро цаг дээр ажиллаж байгаа хүмүүс богинохон зайд богинохон хугацаанд их ашиг хий гэсэн зорилготой байдаг учраас маш хурдан ороод гараад явдаг учраас доктортой волюм ерөөсөй байхгүй. Маш хурдан баяр болон селлерүүдийн доминант байдал нь солигдоод явдаг учраас wave нь урт хугацаанд богино зайд явдаг, богино хугацаанд богино зайд явдаг гэсэн үг. Тэгэхээр богино хугацаанд богино зайд явж байгаа wave-уд өөрсдөө нийлээд үүсгэж байгаа тренд нь өөрөө богинохон байдаг. Богино хугацаанд үргэлжилдэг. Тийм учраас тухайн трендийн туулж байгаа зам болон тухайн трендийн өөрийнх нь явсан байгаа зай буюу тэрийг нэгтгэе гаргаж ирж байгаа тэр раунд трип гэдэг зүйл нь өөрөө удаан үргэлжилдэггүй маш хурдан дуусчихдаг гэсэн. За тэгвэл ингэж тренд бүрддэг байна шүү. Ингэж тренд үүсдэг байна шүү дээ. За ингэж тренд үүсдэг. За тэгвэл одоо тренд яаж үүсээд байгаа юм? Яаж ажиллаад байгаа юм гэдгийг ойлгосон те. Яаж ажиллаад байгаа вэ гэвэл мэдээж buyer dominant болохоор uptrend дээр бол buyer dominant болоход impulse яваад seller dominant болоход tracing trade impulse яваад tracing trade impulse яваад tracing trade impulse явж байгаа байдлаар. Down trend дээр бол мэдээж seller ерөнхийдөө dominant тэгээд буцаад buyer-ууд богинохон хугацаанд dominant, seller-ууд ерөнхийдөө dominant, буцаад buyer-ууд богинохон хугацаанд dominant, seller-ууд ерөнхийдөө dominant гэдэг байдлаар дараалалаар тренд бол явдаг. За тренд яаж үүсэж байгаа, яаж яваад байгаа гэдэг нь одоо ойлгомжтой. Тэгвэл одоо яаж олон трендүүдийн хооронд холбох вэ? Тэгэнгүүт бидэрт бол 3 төрлийн цаг байгаа шүү дээ. Major, minor, micro гэх 3 төрлийн цаг байгаа тийм. Тэгэнгүүт тэр 3 төрлийн цаг дээр маань мэдээж 3 өөр тренд байгаа нь ойлгомжтой тийм үү? Micro дээр ихэд ийм жижиг тренд байна. Тэгвэл minor дээр, major дээр байгаа тэр трендүүдтэй яаж холбогдож байна вэ гэдэг. За тэгэнгүүт энд юу гарч ирэх үү гэхээр мэдээж ерөөсөө маш энгийн энэ micro дээр байгаа тренд шиг minor дээр ч гэсэн тренд байгаа. Гэхдээ microгийн тренд нь буюу энэ трендийг үүсгэсэн round trip нь өөрөө айгүй богинохон хугацаанд үргэлжилдэг тийм. Тэгэнгүүт энэ microгийн өөрийнх нь тренд нь өөрөө юу бүрдүүлдэг вэ гэх юм бол minor-ийн нэг wave-ийг бүрдүүлдэг. За minor нь одоо энэ улаан шүү зэ. Minor нь улаан. За тэгэнгүүт minor-ийн нэг wave буюу энэ цэгээс эхлүүлээд энэ цэг хүртэл явсан байгаа minor-ийн нэг бүтэн wave. Нэг трендийн зүгээр л нэг wave гэсэн, нэг өсөлт гэсэн үг шүү дээ. Бүгд гэдэг өсөлт. Энэ wave-ийг micro цагийн нэг бүтэн round trip үүсгэдэг. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэх юм бол томьёолоод хэлэх юм бол minor цагийн нэг бүтэн wave-ийг micro цагийн нэг бүтэн трендийн туулах зам явсан хугацаа хоёр нэгдсэн round trip гэдэг зүйл үүсгдэг гэсэн. Ойлгомжтой тийм. Тэгэхээр тэр round trip нь нэг бүтэн wave-ийг бүрдүүлж байгаа юм бол яг micro цагийн энэ олон round trip-ууд буюу micro цагийн одоо энд явж байгаа uptrend тэгээд энд явж байгаа down trend буцаад энд явж байгаа uptrend гэх мэт маш олон up болон down трендүүд нь нийлжээж өөрсдөө юу бүрдүүлдэг вэ гэх юм бол юу бүрдүүлж байна? Minor цагийн одоо minor цагийн impulse tracement буюу minor цагийн трендийг бүрдүүлж байгаа. Тэр юу гэсэн үг вэ? Micro цагийн round trip буюу нэг бүтэн round trip буюу нэг тренд нь өөрөө
биш micro цагийн нэг бүтэн round trip буюу нэг бүтэн тренд нь өөрөө minor цагийн нэг wave-ийг бүрдүүлдэг бол micro цагийн олон round trip-ууд буюу олон трендүүдийн явсан зай явж байгаа зайндаа үүсгэж байгаа тэрийг туулахад зарцуулж байгаа цаг хугацаанд нийлээд үүсгэж байгаа round trip-ууд нь өөрсдөө нэгдэж нийлж stack-лжээж буюу давхарлагдчихэж minor-ийн нэг бүтэн трендийг үүсгэдэг гэсэн. За тэгвэл одоо цаашаа үргэлжлүүлээд явъя. Minor-ийн нэг бүтэн тренд нь бас л юу? Minor-ийн нэг бүтэн тренд гэдэг чинь одоо яг энэ улаанаар харагдаж байна. За би улааныг илүү тодруулчихъя. За улааныг илүү том болгочихъя. За тэгэнгүүт энэ бол minor-ийн нэг бүтэн тренд байгаа шүү дээ. За эндээс ингээд impossible altruism гэрлээ гэдэг нэг бүтэн тренд. За энэ хүртэл ингээд хаачих. За энд харагдаж байгаа энэ улаан бол мэдээж автренд байна тийм үү? Тэгэнгүүт minor-ийн нэг бүтэн трендийг үүсгэхийн тулд micro-гийн хид хідэн round trip-үүд буюу хид хідэн бүтэн трендүүд оролцож нэг бүтэн трендийг нь үүсгэж гин гэсэн. Тэгвэл minor-ийн өөрийнх нь нэг бүтэн тренд нь өөрөө юу гэж явдаг вэ? Бас л ялхаар round trip штэ. Minor цагийн round trip буюу minor цагийн нэг трендийг үүсгэхийн тулд явсан зай болон туулсан хугацааг нэгтгэхэд гаргаж ирж байгаа minor цагийн round trip гэж юм. Тэгвэл minor цагийн round trip нь болохоор дундаж цаг учраас micro цагийг бодоход илүү урт хугацаанд үргэлжилдэг. Илүү урт хугацаанд. Micro цагийн нэг round trip буюу нэг бүтэн трендийг үүсгэхэд зарцуулж байгаа цаг хугацаа болон явсан ханшийн өөрчлөлт нь өөрөө магадгүй 1-2 цаг үргэлжилдэг болвол minor их бол яг хав тэрнээс хамаагүй илүү буюу магадгүй 10 цаг 20 цаг үргэлжилдэг байх жишээтэй. Тэ? За зүгээр жишээ шүү. Тэгэнгүүт minor цагийн нэг бүтэн round trip өөрөө юуг бүрдүүлдэг вэ гэдэг асуулт орж ирж байна. Minor цагийн нэг бүтэн round trip-ийн өөрөө юуг бүрдүүлдэг вэ гэвэл бүхэл бүтэн micro цагийн нэг бүтэн wave-ийг бүрдүүлдэг. Нэг бүтэн wave-ийг. За эндээс ингээ харах юм бол micro цагийн одоо бүтэн wave гэдэг дээр би энд улаанаар тэмдэглэчихье. За ингээд улаан. За тэгэнгүүт биш ээ major цагийн шүү. Sorry. Тэгэнгүүт major цагийн одоо minor цагийн нэг бүтэн round trip буюу нэг бүтэн тренд нь өөрөө major цагийн нэг бүтэн wave-ийг бүрдүүлдэг гэсэн үг. Одоо энэ нэг тийм утгатай болж ирж штэ тий. Одоо micro цагийн чи өөрийнх нь бүтэн round trip буюу бүтэн трендийг үүсгэхэд зарцуулсан хугацаа болон ханшийн өөрчлөлт нь өөрөө буюу бүтэн тренд нь өөрөө яг нь minor цагийн нэг wave-ийг үүсгэжсэн бол хит хитэн micro цагийн round trip-үүд нь нийлжиж нэг бүтэн minor цагийн трендийг үүсгэсэн. Харин minor цагийн нэг бүтэн тренд буюу нэг бүтэн round trip нь үүсэж байгаа тий. Нэг бүтэн round trip нь буюу minor цагийн нэг бүтэн трендийг үүсгэхэд зарцуулсан цаг хугацаа болон туулсан ханшийн өөрчлөлт нь өөрөө нэг бүтэн major цагийн wave-ийг үүсгэждэг. Тэгэхээр тэр major цагийн нэг бүтэн wave-ийг тийм олон яг micro цагийн round trip-үүд тэгээд minor цагийн нэг бүтэн round trip үүсгэж байгаа юм чинь мэдээж та нар тааж байгаа major цагийн тэр бүтэн трендийг те major цагийн бүтэн round trip-ийг өөрийг нь юу үүсгэдэг вэ гэх юм бол яг minor цагийн хит хитэн round trip-үүд хамтдаа үүсгэдэг. За minor цагийн чинь одоо round trip нь энэ улаан шүү дээ. Та нар ажиглаж байгаа бол энэ улаан. Тэгэнгүүт энэ улааны нэг round trip нь нэг тренд гэж үзэх юм бол нэг тренд нь нэг round trip гэж үзэх юм бол нэг тренд, хоёр тренд, гурван тренд, дөрвөн тренд, таван тренд нийлжээж яаж ийн major цагийн нэг бүтэн up down гэсэн трендийг бүрдүүлж байна гэсэн. За major цагийнхаа одоо трендийг өөрийг нь тодруулангуудлаа minor цагийнхаа трендийг бүдгэрүүлчих юм бол major цагийн тренд нь ингэж харагдана. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэх юм бол micro цагийн нэг round trip буюу нэг трендийг үүсгэхэд зарцуулж байгаа цаг хугацаа болон явсан ханшийн өөрчлөлт нь өөрөө minor цагийн нэг wave-ийг үүсгэдэг. Minor цагийн өөрийнх нь нэг бүтэн round trip буюу нэг бүтэн трендийг үүсгэхэд зарцуулсан цаг хугацаа болон үүсгэсэн байгаа ханшийн өөрчлөлт нь өөрөө нэг бүтэн major цагийн wave-ийг үүсгэдэг. Нэг бүтэн major цагийн round trip үүсгэхийн тулд minor цагийн хит хитэн round trip хэрэгтэй. Minor цагийн нэг бүтэн трендийг үүсгэхийн тулд major цагийн хит хитэн round trip хэрэгтэй байдаг гэсэн. Тэгэхээр ингээ бодох юм бол энэ гурван төрлийн цаг маань хоорондоо бүр пад гэдэг яг ийм ерөөсөө нэгнээсээ салшгүй холбоотой гэсэн үг. Тэгэхээр ингэж трендүүдийг харах юм бол round trip гэдэг байдлаар харах юм бол хүмүүсийн захиалга гэдэг байдлаар харах юм бол ийм амархан трендүүдийн хоорондын холбоо амарлыг ойлгож байна. Тэгэнгүүт одоо би micro дээр тайлбарлаж ирсэн. Micro цаг яагаад тэгж нэг round trip-ийг тэгж удадгүй юм бэ? За одоо micro цагийн энэ round trip-ийг ажиглах юм бол нэг удахгүй байсан шүү дээ.
За micro цагийн round trip-ийн өрөө энэ. За энэ. Тэгэнгүүт энэний хажууд minor цагийн round trip-ийн өрөө ийм. За ийм A-цэгээс B-цэг хүрэх round trip нь. Тэгтэл энэний хажууд бол major цагийн round trip-ийн өрөө ийм. Буюу юу харуулах гэдэг нь гэхэлэр micro цагийн round trip болохоор энэ хүндээ ингээд пут гэж дуусчих шүү дээ. Айгүй хурдан дуусчих байгаа. Яагаад гэх юм бол тухайн round trip-ийг үүсгэж байгаа тренд нь өөрөө удахгүй. Яагаад удахгүй юм бэ гэх юм бол тухайн трендийг үүсгэж байгаа арилжаачт нь өөрөө богино хугацаанд богино зайд ашиг хийх зорилготой байгаа учраас доктортой волюм үүсдэггүй. Тэгвэл minor цагийнх болохоор доктортой волюм micro цагтай харьцуулахад илүү үүсдэг. Яагаад вэ гэх юм бол micro цагийг дээр арилжаж байгаа хүмүүсийг бодоход илүү хэмжээний зайд, илүү хол хугацаанд, илүү их хэмжээний зайг туулсан ашиг авахыг оролддог учраас яг волюм нь доктортой байждаг. Тэгвэл major цагийнх болохоор бүр олон сарын туршид барих зорилготой арилжаачид арилжиж байгаа учраас магадгүй том оролцогчид тэнд орчихсон байгаа учраас асар урт хугацааны хөрөнгө оруулалт хийсэн байгаа учраас яг major цаг маань өөрөө нэг round trip яваад дуус буюу нэг бүтэн трендийг үүсгээд дуусгад асар хэмжээний цаг хугацаа шаарддаг байх нэ гэсэн үг. Окей. Тэгэхээр ийм ялгаатай. Маш өндөр ялгаа гарч ирж штэ round trip-ийн хувьд бол тэ. За энийг нь ингээд би та нарт ойлгомжтой болгоод энийг би цэнхэр болгочих. Энийг цэнхэр болгочих. Энэ жоохон өөр цэнхэр болчлоо. Окей. За нэг ингэж харагдана гэсэн. Тэгэхээр ерөөсөө тухайн трендийн үргэлжлэх хугацаа нь өөрөө шууд байдлаараа тухайн трендийн round trip-тэй холбоотой. Тухайн трендийн round trip-ийн өөрөө major, minor, micro-гийн аль цаг дээр нь хуваарлагдж байгаасаа шалтгаална гэсэн. Тэгэхээр micro дээр хуваарлагдж байгаа тухайн round trip нь маш хурдан дуусна. Тэгэхээр тухайн тренд бол удаа үргэлжлэхгүй. Minor дээр хуваарлагдж байгаа бол ер нь доктортой. Тэгвэл majorтай харьцуулахад бага, microтай харьцуулахад удна гэсэн үг. Дундаж гэсэн үг. Тэгэхээр minor цаг дээр орж ирж байгаа цагууд дээр байгаа тренд бол тэр хэмжээнд доктортой хөдлөнө. Major дээр байгаа трендүүд бол дуустал өчнөө уудна те магадгүй 1 жил 2 жил болно гэсэн үг шүү дээ. Окей. За ийм байдлаар явдаг байна. Тэгвэл одоо эндээс эдгээрийн холбоо хамаарлал нь яг гарч ирж байна тийм үү? За нэгдүгürt round trip-ийн холбоо хамаарлалаар гараад ирлээ. Хоёрдугаарт нь яаж арилжаан дээр яаж гарч ирдэг вэ гэх юм бол хоёрдугаарт нь арилжаан дээр ерөөсөө асар энгийн заяа. Ерөөсөө micro цагийн нэг бүтэн round trip байгаа шүү дээ. Micro цагийн нэг бүтэн round trip нь minor цагийн нэг бүтэн wave-ийг бүрдүүлж байгаа тийм үү? Тэгвэл minor цагаар дамжуулаад бид нэр minor цагийн трендийг тодорхойлоод minor цагийн трендийн одоо ямар wave явж байгааг гэдгийг тодорхойлно. За minor цаг дээр магадгүй одоо impulse яваад crescent wave ирсэн байх гэж бодъё. Тэгвэл minor цагийн crescent wave дуусаад impulse явах ёстой шүү дээ. Тэгэхээр дараагийн impulse-ыг тодорхойлохдоо дараагийн impulse-ыг таамаглахдаа бид нар яадаг вэ гэх юм бол micro цаг руу нухраадаг. Энийг top down analysis гэж ярьдаг шүү. За тэгээд micro цаг руу нухраагаад юу хардсан бэ гэх юм бол micro цагийн трендийн эргэлтийг нь хүлээдэг. Micro цаг одоо down trendтэй байгаа. Энэ micro цагийн down trend нь өөрөө minor цагийн crescent хөдөлгөөн болж өгч байгаа. Тэгвэл micro цаг uptrend руу ирэх юм бол энэ маань юу болж өрдөг гэх юм бол market structure shift буюу MSS гэж ярьдаг. Market structure shift буюу бидний нэрлэлт заншснаар reversal хөдөлгөөн үүсдэг micro цагийн. Micro цагийн reversal хөдөлгөөн нь юу илэрхийлдэг юм бэ гэх юм бол minor цагийн нэг wave үүсгэж байгааг илэрхийлдэг. Тэр нь ямар wave вэ? Minor цаг дээр одоо uptrend crescent хөдөлгөөн ирсэн. Impulse хөдөлгөөн явах гэж байгаа учраас дараагийн impulse wave үүсгэж шүү гэдгийг илэрхийлж байдаг. Тийм учраас бид нар энд юу мэдэж болох вэ гэх юм бол micro цагаар дамжуулаад minor цагийн дараагийн impulse хөдөлгөөн эхэлж байна гэдгийг мэдчихэж болж байгаа. Нэг. Хоёрдугаарт нь юу мэдэж болох вэ гэх юм бол эсрэгээр нь minor цагийг ашиглаад бид нар minor цагийн одоо ирсэн байгаа crescent-ийн хөдөлгөөн дээр мэдээлэл авна. За minor цагийн одоо impulse ба crescent ирсэн байгаа шүү дээ. Тэгвэл өмнө ирсэн байгаа impulse-ийн хөдөлгөөн болон одоо ирсэн байгаа crescent-ийн хөдөлгөөний хоорондын хэмжээсээр нь бид нар яг харьцуулт хийж үзээд дараагийн impulse-ийн хөдөлгөөн хаа хүртэл үргэлжлэх боломжтой юм бэ гэдгийг тодорхойлцдог. Энэ тодорхойлолтоор дамжуулаад бид нар бас нэг юмыг тодорхойлж байгаа нь юу вэ гэх юм бол энэ тодорхойлолтоор дамжуулаад бид нар micro цаг дээр үүсэж байгаа тренд эргээд үүсэж байгаа дараагийн аптрендийн хөдөлгөөн хаа хүртэл үргэлжлэх юм бэ? Хэр хугацаанд үргэлжлэх юм бэ гэдгийг minor цагаас мэдээд авчдаг. Тэгэхээр энэгээр юуг харж болж байгаа гэхээр minor цагийн crescent хийдэд дуусаад impulse хийх эхлэх юм бэ гэдгийг бид нар micro цагийн market structure shift буюу reversal-аар мэдчихэж болж байгаа бол буцаагаад micro цагийн тэр market structure shift хийгээд буюу reversal хийгээд гараад ирж байгаа тэр трендийн аптрендийн хөдөлгөөн нь хэр хугацаанд хэр хол зайд үргэлжлэх юм бэ гэдгийг
minor цагийн трендийн одоо ирсэн байгаа трейсмент болон өмнө ирсэн байгаа импульс хоёрын хоорондын холбоо хамаарлаар нь харьцуулаад мэдчих чадж байна гэсэн үг. Тэгэхээр энд юу гараад ирж байна? Ерөөсөө энэ хоёр трендийн хоорондын холбоо хамаарлал шууд гараад ирж байна. Энэ хоёр трендийн хоорондын холбоо хамаарлалыг ашиглаад дараагийн бүхэл бүтэн minor цагийн бүтэн том wave-ийг барьж авах боломж гараад ирж байна гэсэн үг байна. Окей. За тэгээд дахиад нөгөө major цагаа оролцуулъя гэх юм бол major цагийн одоо явж байгаа wave-ийн хэр удаа хугацаанд үргэлжлэх вэ гэдгийг мэдээж major цагийн өмнө явж байгаа импульсийн хөдөлгөөн ба одоо явж байгаа tracing төлөвлөгөө хоёрыг хооронд нь харьцуулаад мэдчих болно шүү дээ мэдээж. За ойлгомжтой. Тэрийг одоо энд хийж үзье. За энэ дээр ингээд томрууллаа. Major цагийн одоо явж байгаа tracing төлөвлөгөө үргэлжлүүлсэн байна те. За одоо магадгүй энд ингээд major цаг импульс хийгээд tracing төлөвлөд ирсэн. Тэгээд импульс явах гэж байгаа. Тэгвэл импульс хизээ эхлэх вэ гэдгийг бид нар юунаас харж болох вэ? Minor цагийн трендийн эргэлтээс харж болно. Minor цагийн down трендийн хөдөлгөөн явж исэн, down тренд ап боллоо. Энд юу илэрхийлж байгаа гэх юм бол яг хуу major цагийн импульсын хөдөлгөөн явах гэж байгаа мэнэ гэдгийг мэдээд авчиж байгаа нэг. Тэгэнгүүтлээ эсрэгээр нь major цагийнхаа өөрийнх нь өмнө байсан импульсын хөдөлгөөн одоо ирсэн байгаа tracing хөдөлгөөний хоорондын хэмжээсийн харьцуулалтаар дамжуулаад бид нар яг хуу дараагийн major цагийн импульсын хөдөлгөөн хаа хүртэл үргэлжлэх юм бэ? Хэр хугацаанд үргэлжлэх юм бэ гэдгийг мэдээд авчиж байгаа. Энэнгүүрээ дамжуулаад бид нар юуг давхар мэдчихэж гэх юм бол minor цагийн одоо шинээр market structure shift хийж гарч ирж байгаа аптрендийн хөдөлгөөн нь цаашдаа хэр хугацаанд доктортой үргэлжлэх юм бэ гэдгийг мэдээд авчиж гин гэсэн. Тэгвэл minor цагийн тренд нь хэр хугацаанд доктортой цаашдаа үргэлжлэхийн хэр хэмжээний зай туулахын гэдгийг мэдсэн юм чинь эндээс юу гарч ирэх үү гэхээр яг хуу minor цагийнхаа одоо явж байгаа импульсийн хөдөлгөөн ирсэн байгаа tracing хөдөлгөөний хоорондын хэмжээсийн холбоо хамаарал дээрээс нь бид нар дараагийн импульсийн хөдөлгөөн хаа хүрэх юм бэ? Minor цагийн импульсийн хөдөлгөөн хаа хүрэх юм бэ гэдгийг бид нар мэдээд авчих болно. Тэгвэл тэрнгээрээ дамжуулаад бид нар яг үгээр дахиад доошлуулад нөгөө микро цаг дээр байгаа жижиг трендийн эргэлтийн хөдөлгөөн нь өөрөө үүсээд цаашдаа аптренд рүү эргээд үргэлжлэхэд те цаашдаа одоо өөр тренд үүсгээд явхад тухайн тренд нь хаа хүртэл үргэлжлэх юм бэ гэдгийг мэдээд авчиж байгаа. Ингэснээр бид нар яг үгээр микро цаг дээр тухайн трендийг хаа хүртэл дагаж болохын хэр хугацаанд тухайн тренд нь үргэлжлэх гэдгийг мэдж байгаа юм чинь ерөөсөө ганцхан ажил үлдэж байгаа нь микро цагийн трендийн трейсингийн хөдөлгөөний төгсгөлийг нь барьж аваад дээш нь баядаад явах. Тэгэд энэ баядалт нь хаана дуусах ёстой юм бэ гэх юм бол яг хөө мэдээж та нар тааж байгаа minor цагийн импульсийн хөдөлгөөн очноо гэж амласан байгаа буюу өмнө нөгөө нэг minor цагийн явцсан байгаа импульс одоо ирсэн байгаа tracing хөдөлгөөний харьцуулт дээрээс гаргаж ирсэн байгаа энэ хүрх юм байна гэдэг ханш хүртэл микро цагийн трендээ бид нар дагаж арилжна гэсэн үг. Тэгвэл minor цагийн тренд нь хаа хүртэл үргэлжлэх юм бэ гэдгийг тодорхойлоод гаргаад ирсэн major цагийн бас хувилбар байгаа шүү дээ. Major цагийн хувилбар байгаа. Тэр major цагийнхаа тэр одоо хүрнэ гэж minor цагийн тренд үргэлжлэнэ гэж үзэж байгаа тэр ханш хүртэл minor цагийн трендийн tracing хөдөлгөөний төгсгөл буюу micro цагийн өөрийнх нь трендийн reversal хөдөлгөөний дараагийн үүсэж байгаа трендийг нь дагах байдлаар бид нар арилцсаар байж болно буюу энийг би тоглолтын талбай гэж нэрлэдэг. Major цагийн нэг бүтэн импульсийн хөдөлгөөний дотор үүсэх боломжтой minor цагийн нэг бүтэн трендийн өөрийнх нь tracing хөдөлгөөний төгсгөлийг нь micro цагийн market structure shift-ээр хараад market structure shift хийгдсэний дараа буюу minor цагийн аптрендийн хөдөлгөөний tracing хөдөлгөөний дуусч импульсийн хөдөлгөөн эхлэхэд minor цагийн импульсийн хөдөлгөөний дагуу үүсгэж байгаа micro цагийн трендийн дагуу трендийн tracing хөдөлгөөний төгсгөл болгон дээрээс нь арилжаад явах энэ үйл явцыг өөрийг нь major цагийн аюулгүй тоглолтын талбай дотор явагдаж байгаа тренд дагсан арилжаа гэж нэрлэж болно. Энэ бол тренд дагсан арилжаа. Тэгэхээр энд ямар трендийг дагаж байна? Major цагийнхаа трендийг дагаж байна. Minor цагийнхаа трендийг дагаж байна. Micro цагийнхаа трендийг дагаж байна буюу overall тренд дагсан арилжаа ингэж гарч ирдэг. Энэ бол маркетинг бүтцийн холбоо хамаарал буюу маркетинг трендийн хоорондын холбоо хамаарал. Ерөнхий 3 цагийн холболтон дээр ингэж гарч ирдэг. Тэгэхээр 3 цаг хоорондоо ингэж холбогддог гэсэн. Round trip гэдэг зүйлээр. Гэхдээ энэ бол зүгээр л хамтлагаа. Яагаад гэх юм бол бид нар дандаа трендийг даах боломжгүй байхгүй. Яагаад гэх юм бол бид нар minor-ын трендийг одоо юу гэдэг minor-ын трендийг явж хахад minor-ын тренд хэрвээ major трендийн tracing хөдөлгөөн байх юм бол одоо minor-ын тренд чи up трендтэй байж down тренд үегээд major трендийн tracing хөдөлгөөн байхад бид нар overall трендээ дагаж чадчихна уу? Үгүй чадахгүй. Яагаад гэх юм бол major нь upтай яваад идэг, minor нь downтай яваад идэг. Тэгээд дотор нь байгаа micro нь downтай байх юм бол бид нар minor-ыг дагаж micro-г дагаж байгаа major-ыг эсрэг үүсэж байгаа. Эсрэгээрээ магадгүй
мажор навтай яваад идэг, майнер нь даунтай яваад идэг. Тэгтэл микро навтай байвал яах юм? Бид нэр яаж байгаа вэ? Мажорыг дагаж байгаа, майнерыг эсэргүүцэж байгаа, микрог дагаж байгаа бол авчиж байгаа. Тэгэхээр ингээд холигдоод явчихдаг цагууд маань. Майнер, мажор, микрогийн гурван төрлийн ерөнхийлсэн цаг байгаа юм шиг боловч энэ гурав хоорондоо холигдоод нэгнийх нь трендийн эсрэг нөгөөгийнх нь трендийн дагуу эсвэл бол яг хоёр трендийнхаа эсрэг нэг трендийнхаа дагуу эсвэл хоёр трендийн дагуу нэг трендийн эсрэг ч гэдэг юм уу. Маш олон төрлийн арилжаанд үүсдэг буюу бид нар дандаа трендийг дагаж чаддаггүй. Бид нар дандаа overall трендийг дагаж чадахгүй. Хүмүүс ярьдаг трендээ л даг. Гэхдээ яг үүндээ бол трендийг дагсан ч болно, эсэргүүцсэн ч болно. Зүгээр л та ямар тренд дээр ямар трендээс болоод ямар трендийг эсэргүүцэж ийн вэ гэдгийг мэдэж байхад та трендийг эсэргүүцэж болно, бас трендийг дагаж болно гэсэн. За тэгэхээр өнөөдрийн энэ трендийн ойлголтоо мастерлах энэ хичээлийн хувьд бол бид нар ерөөсөө зүгээр тренд яаж үүсдгийг, тренд яагаад бий болдгийг, трендийг юу бүрдүүлдгийг, тренд хоорондын хамаарал, тэгээд overall трендийг дагах гэдэг маш энгийн концептуудыг л ярилцлаа гэсэн. Окей. За тэгээ энэ дээр яригадаад байгаа тэр нэг трендийг дагаад нөгөө трендийг эсэргүүцэх, хоёр трендийг дагаад нэг трендийг эсэргүүцэх эсвэл бол нэг трендийг дагаад хоёр трендийг эсэргүүцэх гэдэг юм уу. Тренд эсэргүүцэх, тренд дагах бүр маш олон төрлийн концептууд байгаа энэний ард. Тэгээд тэр чинь л маркетинг бүтц гэж яриад байгаа байхгүй. Маркетинг бүтц дээр арилжаачин хүн өөрөө мэдэрч анализ хийгээд дараа нь мэдрээд тэгээд аль трендийг дагаж аль трендийг эсэргүүцэх вэ гэдгийг сонголтоо хийдэг. Дандаа тренд дагдаг гэсэн үг биш байх юм шүү дээ. Окей. За ийм байна залуусаа. Тэгээд өнөөдрийн маань хичээлийг өндөрлөж байна. Хэрвээ яг энэ одоо би энийг бол ерөөдөө маркет лего гэж яриад байгаа юм. Яагаад маркет лего гэж яриад байна гэхээр эхний легогоо тавиад дараагийн легог зөв байршуулсны үндсэн дээр нэгэн дээрээс нь зөв давхарлаж хооронд нь зөв одоо байршуулж те хооронд нь зөв угсарсны үндсэн дээр л бид нэр сая нэг юм яг легог бүрэн болгож чадна. Юу бүтээх юм бэ те? Усан онгоц юм уу, байшин юм уу? Тэрийг бүтээхэд шаардлагатай байгаа легонуудыг тараагаа тавьсан байна. Тэр легонуудыг нэг нэгээр нь өрөх. Энэ үйл явцыг маркетинг бүтцийг ойлгох, маркетинг бүтцийг унших, сонсох, мэдрэх, тэрэнд хариу реакц зөв үзүүлэх гэж яриад байгаа гэсэн үг. Энийг л маркетинг лего гэж би нэрлэдэг. Тэгээд яг одоо яг энэ хичээлээс цаашаа энийг бүр гүнзгийрүүлээд яг би энэний дараа дахиад зөндөл олон хичээлүүд оруулна л та. Гэхдээ яг ингээд бүр задлаад, наривчлаад, нэг бүрчлэн ойлгуулад тэгээд бүр ингээд дараалтайгаар анхан шатнаас нь бүр агсан шат, дуустал нь бүгдийг нь тайлбарлаад өгсөн сургалт надаас хүмүүс дандаа асуудаг. Би угаасаа өмнө сургалт явуулдаг байсан. Одоо ч бас сургалт маань байгаа. Гэхдээ нэг амар рекламадад байдаггүй. Гэхдээ энэ хичээл ингээд таалагдаад бас энэ хичээл дээр яригадаад байгаа энэ маркетинг бүтэц, маркетинг лего, маркетинг ойлгох, сонсох, унших, маркетер зөв реакц гаргах, трендийг эсэргүүцэх дагах, үеэ зөв сонгох гэдэг ингээд энэ бүхний бүгдийг нь ойлгоё гэх юм бол description хэсгээр байгаа линкээр дарж ороод market lego курс гэдэг энэ курсыг аваад үзчихэж болно. Энд бол анхан шатнасаа эхлээд forex гэж юу вэ гэдгээс ахуулаад доошоо ингээд бүр маш олон хичээлүүд байгаа. Нийт 12 бүлэг. За тэгээ нэг бүлэгтээ нэг 5-аас 10 хичээл багтсан байгаа гэсэн үг. Окей. Энийг ингээд аваад үзчихэж болно. За ийм байна залуу. За тэгээ миний микрофон эцэг дуусчих байгаа юм байна. Бас дээрээс нь камер маань удирчлаа. Окей. За тэгээд өнөөдрийн маань хичээл танд үрээшигтэй байсан гэж найдаж байна. Бүгдээрээ дамжлуулсан жаргалбирс байлаа. Баярлалаа. Тэгээд бүгдээр нь энэ хүү хичээлийг дууссан дуустал үзсэнд маш их баярлалаа. Дараагийнхаа хичээлээр уулзлаа. Түр баяртай. Тэгээ бас нэг зүйл анхааруулъя. Миний курсыг аваад шууд аваад л үзээд л ашигтай арилжаач болчихно гэсэн үг биш. Гэхдээ та өөрийнхөө зарцуулах байсан маш одоо урт хугацааг буюу магадгүй минийхаар бол 3-аас 3 плюс гэчээ те. 3 болон түүнээс илүү хэмжээний жилийг хэмнэх боломжтой. 3-аас 5 жилийг хэмнэх боломжтой. Тэгэхээс биш миний сургалтыг аваад та мундаг арилжаач болчихно гэж би хэлэхгүй. Хамгийн гол нь та туулж, мэдж, олж авах ёстой мэдлэгүүдээ бүгдийг нь 3-аас 5 жилд зарцуулагдах хугацаагаа тэр чигт нөхнөө л гэсэн. Ойлгомжтой тийм. За ийм л байна. Тэгээд зам дөтлөх гэх юм уу шорткат маягийн зүйл болохоос биш. Таныг ашигтай арилжаач болох зүйл бол биш. Яагаад гэх юм бол ашигтай арилжаач болно гэдэг бол сэтгэл зүйн үйл явц байдаг учраас хүний сэтгэл зүг засна гэдэг бол миний хийх ажил биш ээ гэсэн. За ийм залуусаа бүгдээ дамжуулсан жаргал байсан байлаа. Баярлалаа. Баяртай. Дараагийн хичээлээр уулзлаа. Тэр баяртай.